хүргэж байна да. Урамбаяр. Волейболын Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аврах шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод боллоо. Энэ удаагийн тэмцээнд бүс нутгийн шилдэг 7 шигшээ баг болох Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Монгол, Бүгд найрамдах Хятад ард улсын Макао болон Хонконг, Хятадын Тайван, Япон улсын багууд өрсөлдлөө. Монголын волейболчид хэсгийн тоглолтод Бүгд найрамдах Хятад ард улс Хонконгийг тус бүр 3-гээр буулган авсан. Улмаар хагас шигшээд Японы залуучуудын багт 2-3-аар дийлдсэн бол хүрлийн төлөө Бүгд найрамдах Хятад ард улсын U19 насны шигшээг 3-1-гээр буулган авснаар Монголын шигшээ баг Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээнээс анх удаа хүрэл медаль хүртэж, волейболын спортын түүхэнд Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээнээс анхны медалаа гардавлаа. Тэмцээний аваргаар Бүгд найрамдах Солонгос улсын баг тодорч тэд шигшээд Японы багийг 3-1-гээр буулган авснаар алтан медалийн эзэд боллоо. Тус улсын эрэгтэй шигшээ баг 4 дахь удаага алтан медаль хүртэж буй бол Япончууд анх удаа мөнгөн медаль зөвлөө. Зүүн Азийн аврах шалгаруулах тэмцээнийг 13 дахь удаага зохион байгуулахад 12-т нь солонгосчууд шагналын тавцанд зогсжээ. Ингэхдээ 4 алт, 5 мөнгө, 3 хүрэлттэй аж. Тэгвэл Японы баг 6 алт, 1 мөнгө, 4 хүрэлттэй удаалдаг бол Тайван 1 алт, 7 мөнгө, 1 хүрэл, Бүгд найрамдах Хятад ард улсын баг 2 алт, 3 хүрэл, Монгол, Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын баг тус бүр 1 хүрэл медальтай болж байна.